Чингис хаан 2 дугаар хүү цагаатаад ил тарвахтай нуруунаас баруун тийш одоогийн Төв Азийн нутгийг өгжээ. Түүний өмнөч нутгаар 1224 онд цагаатан эзэмшил ус байгуулагдсан их Монгол улсын баруун гарт багтаж байв. 1264 онд Аллагуу хааны үеэс цагаатан ус бий даасан байна. Цагаатан улсад одоогийн Казахстан болон Хятадын Шинжааны их нутаг, Үзбек, Тажик, Киргиз улсын нутаг багтаж байв. Нийслэл нь Али Малик, Аксу, Кашгар хотууд байв. Цагаатан улсад монголчууд ноёрох байр суурьтай байв. Баралус, Жалаар, Хэрэг зэрэг Монгол аймгийнхан гол нь сууж байв. Нутгийн хүн амын олонх нь лалын шашин шүтдэг түрэг хэлтнүүд байжээ. Дуваа хааны үед цагаатан улс их нэлээд хүчрэг болжээ. Цагаатан улсын Кибек хаан 1319-с 1326 улсдаа шинжилэлт хийжээ. Улс дээр нэг ханшаар хэрэглэх зоосон мөнгө гүйлгээнд оруулав. Мөн засцгаргааг шинжилэн хэд хэдэн түмэнд хуваагдсан зохион байгуулж төлөөний сайдуудаар захируулжээ. Цагаатан улсын хүн амын нүүдэлчин хэсэг нь мал аж ахуй, суурин иргэдэн тариалан худалдаа, гар урлал эрхэлдэг байв. Цагаатан улсын нутаг торгоны замын чухал зангилаа болж байсан тул худалдаа, хотын хөгжилд чухал нөлөө үзүүлжээ. Дотоод зөрчил хямралэгцсэний улмаас 1330-аад оны дундаас хойш Моголстан Мавер нөхөн гэж хуваагдав. Моголстанд малчид, нүүдэлчид голдуу, Мавер нөхөнд тариаланчид, гар орчууд илүү амьдарчээ. Сүүлийн үедээ цагаатан улсын монголчуудын дунд ялгарл гарсан байна. Хот суурин суугчдыг, ирлээз, талын нүүдэлчдийг бүдүүлгүүд хэмээн зөрчилдөх болов. Туглаг төмөр 1348 онд Моголстаны хаан болж улмаар Мавер нөхнийг нэгтгэн 1363 он хүртэл хаан суужээ. Цагаатан улсын төрийг 26 хаан барьсны сүүлчийн хаан нь Туглаг төмөр юм. Цагаатан улсын баруун нутгаар 1370 онд Төмөр ноён өөрийн улсыг байгуулж Самаркандыг нийслэлээ болгожээ. Энэ улсыг Төмрийн улс гэдэг байв.